Эрхэм сонсогчдоо, үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гэлсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм аа. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. Эерэг хүсхийн хууль. Бидний бүхий л амьдрал бол далд ухамсар, ухамсарын чиглэлийг биелүүлэгч, нэг ч хором зогсдоггүй үйл явц. Хүн болгонд далд ухамсараар нь тодорхойлогддог амьдралын онцгой зам байдаг. Далд ухамсар бидний төлөө дандаа эерэг зүйлийг хэрэгжүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн бол маш нарийн тэнцвэртэй амьд бие гэдэгт би гүнзгий итгэдэг. Тиймээс түүнд ямар ч зүйл санамсаргүй тохиолддоггүй. Үүнээс гадна өвчнөөс эхлээд хүний бүх үйлдэл тодорхой шатанд эерэг үүргийг хэрэгжүүлдэг юм. Иймээс өвчний шалтгааныг олохдоо далд ухамсарын энэ өвчнөөр дамжуулан хэрэгжүүлэх гэж байгаа нууцлаг эерэг үүргийг олох хэрэгтэй. Амьдралдаа юу ч хийсэн, ямар ч байдал бий болгосон, ямар ч өвчнөөр өвдсөн, энэ бүхэн бидний эерэг үүргийг л биелүүлэх арга юм шүү. Хүний амьдрал дахь бүхий л асуудал нь өвчнөж дотор нь орно, стрессж орно. Далд ухамсарын чиглэл, ухамсарын хүсэл, тэр хүслийг биелүүлж байгаа аргын зөрчилдөөн юм. Хамгийн гол асуудал нь бидний далд ухамсар биднээс илүү бидний тухай, бидний амьдралын чухал үүргийн тухай мэддэгт оршиж байгаа юм. Үүнээс гадна далд ухамсар бол бодит байдал, бурхантай шууд холбоотой гэдгийг санаарай. Иймээс далд ухамсарт саадуулах биш, ухамсараараа туслах хэрэгтэй. Өөрийнхөө амьдрал дахь ухамсарыг, ухамсарын бус зүйлийг нэгтгэснээр нэг цулыг олно. Далд ухамсарт ертөнцийн болж байгаа бүхий л мэдээлэл хадгалагддаг. Биеийнхээ эдисийг төсөөлдөө тэр бүх махбодыг бид харж чадахгүй л дээ. Гэхдээ түүн дотор бие махбодын тухай бүхий л мэдээлэл оршиж байдаг. Тэр генетикийн түвшинд кодлогдсон байдаг. Хүн бол ертөнцийн нэг эс. Түүний далд ухамсарт ертөнцийн өнгөрсөн, одоо тэр битгий л ирээдүйн тухай бүх мэдээлэл хадгалагдаж байдаг. Энэ хуулиар далдыг харах, урдчлан хэлэх, мэргэлэх, эсвэл зайнаас хүний бодлыг унших чадварыг
зэрэг тайлбарлаж болно л даа. Хинч энэ чадвараа хөгжүүлж болно. Гагцхүү бодлол цэвэр байх ёстой. Хүн хэдий ч нэ цэвэр бодолтой байна. Төдий ч нэ авьяаслаг байж ертөнцийн мэдлэгээс тэр хэрээр ихийг хүртдэг. Үүнийг хамгийн энгийнээр тайлбарлахад таны далд ухамсар, сэтгэлд хэдий ч нэ бага төрөнгийлэл байна. Амьдралд нь төдий ч нэ сонирхолтой, аятайхан байх өгөөд төдий ч нэ эрүүл, авьяас чадвартай байх болно. Өөрийгөө өөрчлөх гэдэг нь бардамлаас үүдэлтэй төрөнгийн бодол, сэтгэл хөдлөлөөс чөлөөлөгдөх явдал юм аа. Хүмүүс өөрсдөө өвчнийг бий болгодог бөгөөд өөрсдөө зөвхөн өөрсдөө л түүнээс салж түүний шалтгааныг нь устгаж чадна. Өвчний шалтгаан тэдний дотор оршдгоос биш, гадна оршдгүй. Энэ нь дараах 3 учиртай. 1-дүгээрт амьдралын тань зориг, утга учир, зориулалтаа ойлгохгүй байх. 2-дугаарт ертөнцийн хуулийг ойлгохгүй, ойлгосон ч байсан биелүүлэхгүй байх. 3-дугаарт далд ухамсарт нь хор хөнөөлт, төрөнгийн бодол, мэдрэмж, сэтгэл хөөрөл богшсон байдаг. Өвчин бол ертөнцийн тэнцвэр, зохицлыг зөрчсөн тухай дохио юм шүү. Тиймээс өөрийнхөө өвчинд хүндэтгэлтэй хандаж түүнийг хүлээж ав. Өвчин гэдэг нь таны ертөнцийг үзэх үзэл, үйлдэл, чиглэл, таны бодлын хор хөнөөлийн гаднах тусгал юм аа. Энэ нь бидний далд ухамсарын өөрсдийг маань эвдэгч үйлдэл бодлоос хамгаалсан хамгаалалт юм. Өвчтэй хүн гэж ертөнцийг үзэх үзэл нь өвчлсөн хүнийг хэлнэ. Хүмүүс өвчин гэдэг бол үр дагаврыг харгалзалгүй, ямар ч аргаар хамаагүй тэмцэх ёстой байсан гэж үздэг. Өвчнөтэйгөө тэмцэх нь өөртөөгөө л тэмцэнэ гэсэн үг. Тэгэхээр түүнийг хүлээж авснаар өөртөөгөө тэмцэхээ зогсоо. Бидний өвчин харин ч эргээр ашиглаж болох ертөнцийн авгаа хүч бөгөөд түүнийг өөрийгөө хөгжүүлэх хэрэгсэл болгон ашиглаж сураарай. Хоёрдугаар ном. Өмнөх үг. Би эртнээс өвчний дотоод далд ухамсарын шалтгааныг системчилж тодорхой бөгөөд нийтлэг ангилал хийх гэж оролдсон юм. Гэвч хүн болгоны өвчний шалтгаан янз бүр учраас тийм ангилал хийх боломжгүй гэдгийг ойлгосон юм аа. Номын энэ хэсэгт хүний альва өвчин ямар шалтгаанаас үүсдгийг харуулахыг хичээлээ. Үүнийг өөрийнхөө дотоод шалтгааныг олоход ашиглаж өөртөө ажиллахдаа хэрэглээрэй. Толгой. Толгой хэмээх хэрэгтэн бодох ажлыг хариуцдаг. Толгойд асуудал гарах нь ухамсар, мэдрэхүй хоёрын таарахгүй байгааг харуулдаг. Толгойн өвчин. Толгойн өвчин бол далд ухамсарын альва юмыг бид буруу хийгээд байна гэсэн мэдээлэл юм. Жишээ нь та маш их ажилтай, амарч чадахгүй байна. Ядаргаа хуримтлагдсан боловч ажлаа дуусгамаар байдаг. Таны далд ухамсар таныг амраахаар шийдсэн бөгөөд толгойн өвчнөөр дамжуулан хит ачаалал, өөрийгөө сүйдлэхээс аврахаар дохио өгч байгаа хэрэг. Бялангачлах буюу дүр үзүүлэх нь толгойн өвчний нэг гол шалтгаан шүү. Жишээ нь танд таалагддаггүй хүнтэй та уулзаад түүнтэй заавал аятайхан харьцах, сайхан үг ярих хэрэгтэй болдог. Үүний үр дүн нь толгойн өвчин.
Энэ завуурын үүсэл маш амархан. Тархины нэг тал таагүй бодлыг агуулж, нөгөө тал нь таны гадаад байдлыг илтгэж байдаг. Үр дүнд нь толгойн нэг талын булчингууд чангарч, нөгөө тал нь сулрна. Бодол, хэлбэр, мэдрэхүйн ийм зөрөлдөөнөөс болж толгой өвдөнө. Иймээс таалагддаггүй хүнтэй эсвэл харилцахгүй байх, эсвэл та өөрийнхөө дотоод сэтгэлийг уудал. Таны ямар бодол энэ хүнийг танилуу татав гэдгийг шалтгааныг нь өөрөөсөө хай. Өөрийгөө үнэлэхгүй байх. Үргэлж шүүмжлэх нь ихэнхдээ толгой өвтгдөг. Үүнээс гадна ийм зантай хүн өөрийгөө үргэлж шүүмжилж үнэлдэггүй бол эргэн тойрныхон дооч мөн адил ингэж ханддаг гэсэн үг. Дахин хэлэхэд өөрийгөө хайрлаж байгаагаар нь хүлээж ав. Хүмүүсээс зөвхөн сайн сайхныг нь олж харж сур. Хүнээс олж харж сурсан зүйлийг танил хүн танд харуулна. Айдас мөн адил таны толгойн өвчний шалтгаан болдог. Айдсын шалтгааныг өөрөөсөө хай. Эргэн тойрныхондоо итгэж сур. Энэ орчлон бол таны л ертөнц. Иймээс ертөнцийн хамгийн аюулгүй газар мөн. Өөрийгөө хайрлах, эргэн тойрныхондоо итгэх нь ямар ч айдсыг дарддаг юм шүү. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг. ертөнцийн ноёрхдог нууцлаг, онцлог шиг авгаан хүчийг бэлэрлсэн. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үстэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа эрч хүчээр, итгэл найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл бий. Радио FM 107.5